Лезон эртний тэрмэл 345 сая жил. Ордовикийн галав 60 сая жил. Хуурай газрын сээр нуруудан амьтан үүсэв. Пермийн галав 45 сая жил. Уур амьсгал хуурайсаж оймоод устав. Сээр нуруудан үүсэв. Мезозой эртний тэрмэл 170 сая жил. Цэрдийн галав 70 сая жил. Крим Кавказ, Карпатын улс үүсэж галтуул идэвхсэн. Дунд турмлын хевлэр явагдаж мөхсөн. Жигүүртэн хөхтөн үүсэж эхэлсэн. Кайнозой шин тэрмэл 68 сая жил. Ниогийн 25 сая жил. Кавказ, Таншин, Памирын улс өргөгдөж хар Каспийн тэнгис тусгаарлагдсан. Дээд ургамал Хүндүрст сармагчин адуу үүсэв. Адууны эртний өвгөн тулархуу биетэй, урд 2 сарван 4 салаа, хойд 2 сарван 3 салаа сарвуутай Харикотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллдог 28-аас 56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Агуурын өөрчлөлт буюу 4 удаагийн том өсөлтийн үеэр адуу биеийн хэмжээгээр нэг томрон, нэг жижигрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын үр дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туруутай болсон адууны хурдан давхиж нас зүхтах давуу талыг бий болгосон байна. Зурагт морины өнөөгийн төрхөө олох хүртэлх хөгжлийн үе шатыг харуулав. Хүснэгтэд адууны үүсэл хөгжлийг томилон үзүүлэв. Харикотериум 37 сая жилийн өмнө. Энэ морин нь өтгөн модтой газар амьдардаг байв. Навчид ургамал иддэг. Энэ нь ойролцоогоор 0.4 м өндөртэй жижиг нохойтой адил. Сарвуу нь 4 салаа. Мезохиппус 24 сая жилийн өмнө. Энэ морин нь бага зэрэг модтой газар амьдардаг. Энэ нь навчид ургамлыг иддэг. Энэ нь ойролцоогоор 0.6 м өндөртэй жижиг нохойтой төстэй байв. Сарвуу нь 4 салаа. Хиппус энэ морин нь бут сөөхтэй болон өвслэг тал дээр амьдардаг байв. Энэ морин нь навчид ургамал, өвслэг ногоо иддэг байв. Ойролцоогоор 1 м өндөртэй. Сарвуу нь 3 салаа. Полиохиппус 1.6 сая жилийн өмнө. Энэ морин нь өвслэг тал хээр амьдардаг бөгөөд өвс ногоо иддэг, бэлчээрийн ангилалд багтдаг. Энэ нь ойролцоогоор 1 м өндөртэй байв. Сарвуу нь туурай болж хувирсан. Икус 1 сая жилийн өмнө. Энэ морин нь өвслэг болон хээр талд амьдардаг бөгөөд өвс ногоо иддэг, бэлчээрийн ангилалд багтдаг. Энэ нь ойролцоогоор 1.6 м өндөртэй байв. Сарвуу нь туурай болж хувирсан.